бид нар энд очиж яг Америк нэгдсэн улстай тооцоолоо хэлчих. Багшлах зүйл нь юу анхаарах? Багш болоход ер нь ямар одоо замаар явах хэрэгтэй? Судалгааны ажлууд маш сонирхолтой ажил. Тэгээд бол ихтэй бол маш олон хүмүүс судалгаа хийдэг. Яг нэг үр дүнд хүрж байгаа судлаачд бол маш зөв. Тэгээд бол яг эхлээд яг постдок болоод судалгааны лаб хүний лабд ажиллаад тодорхой хэмжээний амжилтанд хүрч болдог. Тэгтээ бол өөрөө яг бие даасан судлаач болоод PI гэж хэлдэг шүү дээ. Бие даасан судлаач болоод грант болоод тийм өөрийн лабтай болоод байгаа улсууд нь жишээлбэл 10 постдок байхаас л тэрнээс нэг хоёр л болж байгаа. Бусдууд нь юу хийх вэ гэдэг асуудал гарч ирж байгаа шүү дээ, тийм ээ. Бид нар чинь яг нөгөө индустрид орж болно, тийм ээ. Үйлдвэр баялаг, баяфарма ч юм уу, тийм ээ. Тийм газар очоод нэг зам нь багш болох зам байгаа байхгүй. Би өөрөө сургууль төгснөөс хойш багшиж ирсэн багшлах дуртай. Энэ жанр багшлахын тулд PhD degree хийхтэй, тийм ээ. Хоёрдугаарт нь багшилсан experience хэрэгтэй. За ямар нэгэн аргаар багшилж ийсэн тийм туршлагатай байхгүй л огт туршлагагүй нэг бол ажиллахад бол жоохон хэцүү юм тийм ээ. Ер нь багшлыг бэлтгэх хэрэгтэй. Нэгдүгээр, хоёрдугаарт нэг сурганы онолыг судлах хэрэгтэй. Янз бүрийн курснууд байдаг. Ялангуяа NH-д ажиллаж байгаа улсууд бол NH-д нэг scientist teaching science гэсэн тийм нөгөө чөлөөтэй курс байдаг. Тэрэнд би явсан. Тэрнээс маш их юм бол сурч авсан. Тэгээд тэр бэлтгэл маань бол багш болоход бол тус болж нэмэр болсон гэж боддог. Монголд эмчийн мэргэжил эзэмшчихэд эмчээ судалгааны ажил хийчихэд тэгээд судалгааны ажлаа үргэлжлүүлэн эсвэл багш болно гэж жинхэнэ эмч болж нөгөө шалгалт соёлоо өгч нөгөө эмчээр ажиллахгүй гэсэн хүнд бол багшлах бол хамгийн болцоотой хамгийн зүгээр ажил гэж боддог. Яагаад гэвэл сүүлийн үед нөгөө өөрчлөлт амгаахын сургалтын албанд өөрчлөлт ороод цэвэр амгаахын үндсэн ухааны 1-2 курстэй заадаг гэсэн бодлого болоод 1-2 курсээс үндсэн амгаах ухааны хичээлүүдэд заавалчгүй клиникийн холбогдолтой маягаар заадаг болсон. Зүгээр нөгөө физиологи, зүгээр биохим заах биш, заавалчгүй нөгөө өвчтний түүх ч юм уу, өвчин яриа тэр өвчнийх нь үндэслэл болсон механизмуудыг тайлбарлах жишээ тийм ээ. Тэгэхээр өвчин клиникийн симптом, өвчтөнд мэддэг хүн байх юм бол тэр нөгөө basic science илүү сайн заах болцоотой болоод байна. Тийм учраас эмчийн дипломтой, эмчийн мэргэжилтэй тэгээд basic science-аас сурчсан PhD degree-тэй хүмүүс Америкт юм уу өөр газар юм уу ер нь багшийн ажил олоход бол тийм хэцүү биш болсон.